Төр хувийн хвшлийн түншлэлийн бол бий дэмждэг. Зарчмын хувьд бол төр бол ажлын байр бий болгох субъект бол биш. Хувийн хвшил ажлын байр бий болгож төсөвт татвараа төлөх замаар одоо нийгмийнхаа одоо энэ оролцоог бол хангаж бол ажиллах ёстой. За энэ дээр анхаарах асуудлууд бол байна. Манай төлөөлөгч нар анхаараарай. Тэр нь юу вэ гэхээр Aqua Garden гэдэг нэг аюултай том мангастай бид нар бол тулсан штэ. За энэ төр хувийн хвшлийн түншлэлээр бол энэ газрыг нь бол өгөх юм байна. Тэгээ одоо нийслэлд бол газар өгөхгүйгээд ингээд сүүлийн жил хагас жил 2 жил бол хувийн хвшлүүд бол газар авч чадахгүй, газраа яг үйлдвэрээ томруулъя гэхээр энэ дээр бас томоохон асуудлууд аль хэдийн өгөгдсөн газрыг өндөр үнээр худалдаж авч л үйлдвэрүүд үйлчилгээгээ тэлж байгаа болохоос шинээр бол газар өгөхгүй байгаа штэ. Гэтэл төр хувийн хвшлийн түншлэлээр ингээд газартай холбоотой юм орж ирээд тэгээд Aqua Garden чи яасан бэ гэхээр эхлээд яг л ийм дотоод өвөлдөө ашигладаг ийм усан парк барина гэж байгаа л орон сууц босцсон шүү дээ. Одоо тэгээ яач чадахгүй ингээд нам гацчих шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нэр анхаарахгүй бол дахиад нэг 2 дахь Aqua Gardenтай болох үе дээ. Австри, Швед, Финланд гэдэг ингээд Европын улсуудаар явсан. Яг өвөлдөө бол гадаа бол цэцэрлэгт хүрээлэн, цанын бааз гэдэг энэ газруудаар л бол иргэд бол одоо үйлчлүүлж одоо үйлчилгээ авч салхилдаг. Гэтэл заавалчгүй юм дотор зөвхөн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэд тэгж байгаа. За би бол хувийн хвшлэр бол 2020 он хүртэл бол ажиллаж бол явсан. Хувийн хвшил ашиггүй юм руу бол хөрөнгө оруулалт хийхгүй. Тэгэхээр энэний цаана юу вэ гэхээр дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн гэж хагаад аутлет буюу юм худалдааны төв болчих үедээ гэдэг юм бас айдас бол байна. Энэ яагаад төр хувийн хвшлийн түншлэлээр орж ирж байгаа вэ гэхээр ерөөсөө л газартай холбоотой. Газраа одоо нийслэлээс бол авна гэсэн ийм зорилготойгоор ийм юм хийж байна гэж бол одоо харддаж байна, бас таамаглаж байна. Тэгээд асуух асуулт гэвэл за энэ газраараа нийслэл ингээд орлоо. За ингээд цэцэрлэгт хүрээлэн байгууллаад 100% цэцэрлэгт хүрээлэн байх юм уу? 70% нь худалдааны төв болчих юм уу? Нэгдүгээр асуулт. Хоёр дахь асуулт газраараа орлоо гэхэд нийслэл дээр энэ байгууллага тодорхой хэмжээний ашиг хүртэх юм уу? Эсвэл зүгээр та нар дотор нь 30% нь 20% нь одоо мод цэцэг тараарай одоо юу гэдгийг алхаж гიშгэх юм байгууламж бариарэ гэдэг энэ хэлбэрээр явах юм уу? За тэгээд энэ дээр бол бид нар бас нэлээд нухацтай хандахгүй бол төрийн оюун зүйл төлөөлөгч бас хэлж байна хэр туршлагатай компани орж ирж гин вэ гэх тэ. Тэгэхээр энэ дээр ийм туршлага бол олон улсад бас зөөхөн байдаг баха. Харин бид нэр нийслэл дээр хэрвээ хотын төв тэр дундаа энэ Сүхбаатар, Баянгол гэсэн гол хүн амын нэгтршил өндөр хэсэг дээрээ газар чөлөөлөлтөөр зүгээр цэцэрлэгт хүрээлэн байгуулъя. Заавал дотор байх шаардлагагүй шүү дээ. Агаар орчны энэ бохирдлыг бид нэр жил ирэх тусам одоо ингээд олон төсөл хөтөлбөрөөр бууруулж байна. Энэ жил бол үнэхээр бас буурсан байна. Тэгэхээр энэ хэлбэрээрээ буурах юм бол заавал дотор гэлтгүү тийм чөлөөтэй орчингууд Улаанбаатар хотод зайлшгүй хэрэгтэй байгаа. Тэр дундаа манай Сүхбаатар дүүрэх тийм ногоон байгууламжууд бол хэрэгтэй байгаа. Тэр нь заавал дотор байх албагүй шүү. Одоо бид нэр сая 1 сард ингээд эрэгтэй уулзаад явж байхад бол Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 10, 11-р хороо гээд нэгтршил хүн ам хамгийн өндөр энэ хороодуудад ийм чөлөөтэй гараад ингээд зугаалч гарч ногоон байгууламжууд бол байхгүй байна. Тэгэхээр энд мөнгө төгрөг зарж газрыг үнгүй өгж ийснээс нийслэл өөр дээрээ газраа аваад ногоон байгууламжийг эдгээр хороодуудад бас байгуулах дээр хэдүүлээ бас анхаараа гэж бас санал хэлмээр байна. Тэгээд миний асуултанд бас зохих хариуцсан хүмүүс нь хариулж өгнө. За төр хувийн түншлийн хуулинд түншлэл бол 4 үе шаттай байгаа. Төслийн урдчилсан байдлын үнэлгээ хамгийн энгийн үнэлгээ гэсэн. Тэд зүүнээс бүр өмнөх шатных. Тэгэхээр өнөөдөр энэ дүлгэн төлөөлөгчийн яригдж байгаа газрын асуудал юм уу, худалдааны төвийн асуудлууд өнөөдөр энэ огт байхгүй. Газрыг өгнч гэж хэлээгүй энэ төр хүчнээс. Энэ хууль заасныхаа дагуу эхлээд хувийн хвшил өөрснөө нийгмийн болон эдийн засгийн ач холбогдолтой төслийн хийгээ санаачлагаар нь хуулийнхаа дагуу аваад уртсан үнэлгээ хийгээд ер нь их цаашид хэрэгжих боломжтой байна гэж үзэхээр эдийн төлөөлөгчдийн хуралд хууль заасны дагуу орж ир танилцуулгаад чагсаалтанд ордог. За эхлээд уртсан үнэлгээ. Уртсан үнэлгээний араа хэрвээ чагсаалтанд орох юм бол тэн дээр техник эдийн засгийн үндэслэл. Техник эдийн засгийн үндэслэл
хийгдэж төслийн одоо үнэлгээ хийгдсэний араас дахиж эрдэнэ төлөвчтэй хурлаар орж танилцуулагддаг. Танилцуулагдсны араас энэ төсөл хэрэгжих боломжтой байна гэж дүгнэх юм бол уралдаанд сонгон шалгуулалт руу ордог. Ингээд ийм 4 үе шаттай явдаг. 4 удаа эрдэнэ төлөөлөгчтэй хурлаар орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн ийм өнөөдөр уртцсан үнэлгээ хийж байгаа. Уртсан үнэлгээгээр бол аж ахуй нэгжүүд өөрсдөө хэрэгжүүлэх боломжтой гэдэг саналаа өгж байгаа учраас Улаанбаатар хотын энэ иргэдийн тулгамдаад байгаа асуудлын гэр бүлийн стресс энэ асуудлуудыг олон улсад ийм жишг байдаг учраас хэрэгжүүлээд дэмжээл гэж. Хувийн хвшлүүд өөрсдөө мөнгөө гаргаад нийгэмд хэрэгтэй ийм төслүүдийг хийя гэж байгаа дөрвөл бид нар дэмжиж явах хэрэгтэй. Улаанбаатар хотод өнөөдөр одоо нэг 20 төсөл төрийн үйлчлийн түншлэлээр одоо ингээд үе шаттай явж бид нар энийг 20 биш бүр 200 болох хэрэгтэй байна. Төр төсвийн мөнгөөр биш хувийн хвшлүүдийнхэн гаргаж байгаа энэ нийгэм эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг бид нар төрийн зүгээс менежментийн зүгээр дэмжиж явъя л гэдэг л ийм хуулийн зохицуулттай. Тэгээд өнөөдөр уртсан үнэлгээ одоо хийгдээд ингэж орж ирж байгаа. Тийм учраас бид нар бол цаашид одоо өнөөдөр бол 4 төсөл орж байгаа бол дараагийн хурлаар би бүр 40-ыг ороосоо гэж бодож байгаа. Хувийн хвшил өөрөө хэрэгжүүлэх үе боломжтой төслүүд. Тэгэхээр бид нар бол цаашид төсвийн мөнгөөр биш хувийн хвшлүүдийнхаа гарч байгаа санаачлалыг дэмжиж төрийн үйлчлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх нь бол нэг эдийн засагт бол маш өндөр ач холбогдолтой. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд бид нэр гандан чөлөөлөх ногоон байгууламжууд их маш олон асуудлууд байж байгаа. Төсвийн мөнгө хөрөлцөхгүй байгаа. Ийм учраас бид нар бас аль болох ингээд хувийн хвшлүүдээрээ иймэрхүү ногоон байгууламжуудын ажлуудыг хийя гэвэл тодорхой хэмжээнд нь бол дэмжих нь зүйтэй байх гэж бодож байна. За Улаанбаатар хотын хувьд бол ногоон байгууламжийн төслүүд бол хэрэгжээд бас явж байгаа. Одоо гандан чөлөөлөх, ногоон нуурын бүтээн байгуулалт гэдэг энэ одоо гадна тохиолтын ажлууд бас ингээд нийслэл болон дүүргүүд дээр ингээд шат шатандаа бас хэрэгжээд явж байгаа гэж хэлээ. За яг хөө би өчигдөр төрөөгүй л дээ. Тэгэхээр нөгөө хувийн хвшилд олон жил ажилласны нэг давуу тал бол хувийн хвшил бол орлого олох, ашиг хөөх зүйл рүүгээ үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь бол зөв. Энийг бол дэмжинэ. Төр хувийн хвшлийг дэмжинэ. Гэхдээ яаж орлогоо олох юм бэ? Зүгээр нэг зүлгэн дээр энэ дөрвөн улирлын юм барьчаад хүмүүс орж ирнэ гэд хүлээгээ суух юм уу гэхээр би бол итгэлгүй байна. Би өөрөө олон төслийн санхүүгийн загварыг боловсруулсан хүн учраас тэр орлого орлох механизм байхгүйгээр хувийн хвшил хөрөнгө оруулалтанд хийн гэж бол байхгүй. Нэгдүгээр яаж орлогоо олох юм төсөл. Хоёрдугаар төр хувийн хвшил гэж хийж байгаа нь нийслэл юу өгөх гээд байгаа юм бэ? Хувийн хвшил өөрөө газартай байсан бол та бид хоёртой хоёргүй хийчихнэ. Тэгэхээр нийслэл юугаар орох вэ? За тус одоо төслийн санаачлаг дээр за тус дөрвөн улирлын хүлэмж нь иж бүрэн цогцлбор байна. Ивент арга хэмжээ, спортын үйл ажиллагаа, кофе шоп, ресторанта байна гэж танилцуулган дээр бол орж ирсэн анхны материал. Тэгэхээр ер нь бол орлогоо тэр талаас олох байх гэж таамаглаж байна. Гэхдээ хуулийн дагуу уртцсан үнэлгээ хийж байгаа. Жишээлбэл тийм бол цаашид тэзүүр орно. Тэр техник эдийн засгийн үндэслэл дээр ер нь бол нарийн мэдээлэл тодорхой болж дараагийн үештэн дээр бол эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар бол орж ир танилцуулагдана. Ийм учраас техник эдийн засгийн үндэслэл хийгдэх үед бол таны асууж байгаа эдгээр асуултууд бол тодорхой болох баха. Уртсан үнэлгээнд дээр бол ерөөхдөө зөвхөн таамаг жилд 180-аас 240 мянган иргэнийг хүлээн авч ямар ч орлогоо өрсөө нөхөд явах боломжтой гэдэг бол төслийн уртсан үнэлгээнд дээр бол тусгацсан байж байгаа. За нийслэл бол энэ дээр бол техник эдийн засгийн үндэслэл дээр хэрвээ тусагдаад эрх зүйн зохицуулалт юм уу зарим одоо шаардлагатай гэвэл бол газар байж болохоор байгаа. Гэхдээ энийг бол яг одоо энэ шатанд бол хэлэх боломжгүй. Энд чинь уртсан үнэлгээ. Техник эдийн засгийн үндэслэл болон түүний дараагийн үе шатууд дээр бол энийг бол зарлаад явуулах гэж байна.